Гаднаас нь харахад зүгээр л нэг айл, харин дотор нь ороход хогийн цэг. Нэг өдөр цэвэрлэгээний газрын дугаарлуу нэгэн хүнээс дуудлага ирлээ. "Сайн байна уу? Манай гэрийг авраад өгөөч" гэх дуудлага ирж. Цэвэрлэгээний газрын хүмүүс дуудлага ирсэн газрын гэрлөө очлоо. Тухайн хүнтэй гэрийнхэн гадаа уулзахад зүгээр л нэг энгийн хүн. Харин дотор нь ороход хогийн цэг. За сайн байцгаана уу та бүгдээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ Японд байдаг маш тийм сонирхолтой гэрээ цэвэрлдэг үү, гэр нь хогийн цэг шиг болчдөг, бүр цаашлаад нилээн хогийн цэг, бүр уул овоо шиг болчдөг. Тийм хүмүүсийн гэрээр зочлоод тухайн гэрийг хэрхэн хүмүүс цэвэрлж ин гэдгийг та бүгдэд сонирхолъё. За тэгээ бичлэгээ үзчихлээсээ өмнө доод байгаа хэсэгт subscribe дараад лайк хийгээд бичлэгээ үзээрэй. Баярлалаа. Гэрийн эзэн Сато гэдэг 29 настай одоо нэг гэртээ ирээд 10 жил амьдарч байгаа. Яагаад гээс эвлүүлэх болсон бэ гэхээр шинэ ажилд орж байгаа. Дээрээс нь энэ амьдарч байгаа гэрийнх нь гэрээнийх нь хугацаанд дуусч байгаа юм байна. Тэгээ өөрөө гээс эвлэх гэсэн гээс эвлэх чадахгүй учраас заавал цэвэрлэгийн багийн хүмүүстэй холбогдож гэрээ цэвэрлүүлэхээр шийдсэн гэдэг чинь. Тэгээ сэтгүүлч болохоор энэ залуугаас асууж байна л да. Та яагаад гэрээ болгоцсон юм бэ гэдгсэн чинь манай залуу болохоор анх бол би ингээд гэрээг цэвэрлдэг байсан. Сүүлдээ ажлын стресснээс болоод гээс цэвэрлэх маань багассан. Тэгээд гэртээ хоол хийж чадахгүй, яжлах ганцаараа амьдардаг учраас гэрт маань хань болох хүн байхгүй. Гаднаас хоол аваад гэртээ орж ирээд ганцаараа тэрэг иддэг. Тэгээд нэмэтгэд л манай гэр хог нь овоорч эхэлсэн. Хогоо гаргаад хаяа гэдээ уулын цэцгэлэг байсан. Даанч чадахгүйсэн. Нэг мэдсэн чинь л хог маань ингэж хавраад одоо айл хэдийн 10 жил өнгөрчээ. Тиймээс би яаж ч хичээгээд гээ цэвэрлж чадахгүй улмаас цэвэрлэний багийн хүмүүс рүү холбогдохоосоор арга байсангээ. Тэгээ та бүгдээ өнөөдрийн манай гэрийг авраач гэж хүсэл тавьж байна. Гээд залуу маань ярьцлага өгөөд манай гэрийн цэвэрлдэг хүмүүс гэрийг цэвэрлэхээр гэрт нь орлоо. Гэрт нь ороод эхлээд 90 тойрноо бүгд нь харахад маш сонирхолтой зүйлсүүд маш их байлаа. 9 шидийн хог, ундааны саунд шийдсэн шээс, хоолны үлдэгдэл, тэгээ бүр зургтыг нь даваад нэлээд өндөр болсон. Бараг гэрийнхэн тал хэмжээний хогнод овоорцсон. Нэг сонирхолтой залгийн орон хана амыг асуусан чинь орон нь бол цооныхын доор байгаа. Тэнцэн бол унтдаг байсан. Тэгээ сүүлдээ болохоор хог их овоорсон улмаас доорн дээр унтаж чадхаа болоод зүгээр л хогон дээрээ бараг унтдаг болсон гэдэг чинь. Энэ хогон донд бол 9 шидийн хог байгаа. Хоолны үлдэгдэл, тэгээд шээс, бас юу идэм бүхий л хогнууд тэр гэрт нь бүгд овоорцсон байгаа. Тэгээ ийм хог гэрт нь овоорохоор 9 шидийн жом, янз янзын шавьчнууд орж ирээд гэрт нь тэр хоолны үлдэгдэл янз янзын зүйлсээс нь өтмөт гарч ирдэг. Гэхдээ эдгээр хүмүүс маань тийм зүйлсийг ерөөсөө тоодгүй. Тэднийхэн дунд нь ороод зүгээр амьдарч идэг. Сэтгэл зүйчээс асууж байна л да. Ер нь яагаад хүмүүс юм болчт юм бэ гэхэд сүүлийн үед бол яг ийм гэрээ хог болгочдог, хогийн цэг шиг болгочдог хүмүүс бол маш ихээр гарч ирж байна. Гэхдээ энэ зөвхөн ганцаараа амьдардаг бас ажлын стресс гэдэг зүйлсээс бол болохгүй байна. Гэр бүлтэйг амьдарч байгаа аав ээжтэйгээ хүртэл байгаа хүмүүс гэр нь ийм хогийн цэг шиг болчдгоо. Тэгээд энэс салах арга гэвэл айл албах та сэтгэл зүйгээ тайван байлгаад, найс нөхдөд болоод гадаа дотор орж гараад айл болох өөрийгөө зүв байлгах хэрэгтэй. Эцэст нь 4 цаг цэвэрлсний эцэст гэртнээсэн бүх хогийг хайж дуусчээ. Тэгээ гэрийг нь гой цэвэрлээд хучин юунд анх ороход ямар байсан дэмх юунд нь оруулаад өгсөн. Тэгээ манай залуу болохоор одоо гэрээ сэнүүж байгаа учраас ямар ч гэсэн та бүгдээ маш их баярлаа гэдэг чинь. Тэгээд нийт гарсан төлбөр нь болохоор 150 мянган йен буюу Монгол мөнгөний 3 саяас 3 сая 500 мянган төгрөгийн хооронд бол болсон байна. Тэгээ та бүгд юу гэж бодож байна? Нэг иймэрхүү их хогийг цэвэрлээд 3 сая 500 мянган төгрөг цэвэрлсэн байна. Тэгээ үнэтэй гэж бодож байна уу? Хямцан гэж бодож байна уу? Комент хэлүүлдээгээрэй. Тэгээд энэхүү гэрээ хогийн цэг шиг болгочтой хүмүүс зөвхөн Японд биш, сүүлийн үед дэлхийн юунууд бүхий л улсуудад бол байна. Гэхдээ тэр дундаа одоо хамгийн алдартай болсон нь Япон байна. Сүүлийн үеийн залуус тэр дундаа 20-оос 30 насны хүмүүс маш ихээр ийм гэрээ хогийн цэг шиг болгочдог. Нэгэн төрлийн ийм өвчлөлт олноороо нэрвэгдсэн байна. За тэгээд та бүгдэд өнөөдрийн бичлэг ихэр санагдсан бэ?
Сонирхолтой байсан бол комент хэсэгт үлдээгээрэй. Дараагийн бичлэгээрээ Японы сонирхолтой бичлэг тэгээд бос явдлын дээр бол оруулаад явъя гэж бодож байна. Би тэгээд 7 хоногт нэг удаа бол бичлэг оруулъя гэсэн зорилготой явж байна. Тавтахын шөнөө эсвэл хагас сарны өглөө гэх байдлаар бичлэгээ бол оруулаад явна гэж бодож байна. За тэгээд намайг дэмжээрэй. Баярлалаа.